Солийн төвөргөө болоод Дөөр Бүжгийн Эрдмийн театрын дунд байх байрлах. За яг энэ газарт одоогоос 13 жилийн өмнө Арчилсан намын төв байр байсан юм аа. За гэсэн чи одоогийн улсын хурлын гишүүн тухайн үед Арчилсан намын дарга байх үедээ Арчилсан намын төв байр болоод газрыг нь 7 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкнд зарж байсан юм. За ингэснээр Арчилсан нам өнгөрсөн 13 жилийн хугацаанд намын байргүй болохын шалтгаан эхэлсэн төгт юм аа. Залуучууд зочид худалдаа толгой хоригдсон буюу улс төрийн эсрэг хүчин болох Арчилсан намд Монгол Ардын намын тусгаар тогтнолын ордон шиг намын байртай байх боломж байсан. Тодорхойлбол Арчилсан нам цагтай ардчлалын ордон, зоригийн хөшөөний өмнөх байр, соёлын төв өргөө болон Дөөр Бүжгийн Эрдмийн театрын дунд байрлах үзүүвч гэх 3 намын байрыг эзэмшиж байсан юм. Гэвч 2013 онд улсын хурлын гишүүн тухайн үеийн Арчилсан намын дарга Алтан гуйг намынхаа төв байр газрыг Худалдаа хөгжлийн банкнд 7 тэрбум төгрөгөөр зарсан. Үүнээс хойш тус нам байруудаа ээлж дараалан зарсаар өдгөө аль бие усны байргүй болсон билээ. Нөгөө талд зарагдсан хүзүүвч нэртэй барилгын газар 13 дахь жилдээ хашаалуулсан эзгүй талбай хэвээр байна. Хотын төвд балгас мэт өргөгдсөн энэ мэт газар байх нь хотын өнгө төрх, эдийн засаг, иргэдийн сэтгэл санаанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг хүн бүхэн мэдэх үлээ. Тэгэхээр Арчилсан нам өнгөрсөн 13 жилийн хугацаанд намын байргүй үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байна. За харин нөгөө талд мэдээллийг нэгтэлж үзэх юм бол энэ газрыг Худалдаа хөгжлийн банк худалдаа үйлчилгээний төв барина гэж өмчилсөн хэвээр байгаа юм а. За гэхдээ уран дулааны улирал эхэлж байгаа энэ үед энэ газрыг хизээ ашиглалтанд орж энэ газарт худалдаа үйлчилгээний төв болоод бусад зүйлд барих нь тодорхойгүй хэвээр байна.